зээсэн бяцгаана уу? Бүгдд нь өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээл болохоор хөрс болон хөрсний чигийн талаар байгаа. За тэгэхээр энэ төрөө болохоор өмнөх хичээлээр бидэхэд агаар мандлын чиг болон за хор тонцны талаарх ойлголтыг үтсэн байж байгаа. За тэгээд тэдгээр нь болохоор ургамлын амьдралд ямархуу байдлаар нөлөө үзүүлдэг вэ гэдэг талын ойлголтыг бол авсан. За тэгэхээр энэ чигээс болохоор хэдэл бол харж байгаа. Энэ бидний амьдралд өдөр болгон ажиглагддаг үйл явц байж байгаа. Байгальд ажиллагддаг. За тэгэхээр Орсын хор тонцны маань нэг тодорхой хэмжээр болохоор хөрс болон хөрсний гадаргад бол шингэдэг. За шингэсэн тухайн хөрсөн шингэсэн шингэх одоо ус чигийн шингэлтийг болохоор бид нэр шингээлт гэж ярьдаг. Ус нэвчилт гэж хэлдэг. Үүнийг болохоор infiltration гэдэг маягаар тодорхойлж өгдөг байгаа. За тэгэхээр энэ нэвчилт болон нэвчих хурд эдгээр нь болохоор тухайн хөрс тухайн чигийг агуулж чадах чадамжаас ахуулаад тухайн газрын гадаргын төлөв байдал нөхцөл налуужилт гэх мэт геофизикийн хүчин зүйл бас нөлөө үзүүлдэг, газар зүйн онцлог байдал нөлөө үзүүлдэг байгаа. За тэгээ Орсын хөрсөнд орсон чигийн маань нэг тодорхой хэмжээний хувь нь болохоор газрын гүн рүү нэвтэрч одоо энэ хөрсний гүний усны бол тэжээл болж идэг. Гүний усны тэжээл болсон хэсэг маань болохоор бидний өдөр тутам бидний амьдралд маш их чухал хэрэгтэй зүйл байдаг. Ус болон усны одоо хэсгүүд далай тэнгис гол мөрөн тийм ээ нуур цөөр мэдгэрийг бол тэжээгч хэсэг нь бол болж байдаг ийм зүйл байж байгаа. За тэгээд эргээд эдгээрээс болохоор мэдээж ууршилтын хэсэг орно. Ууршилтыг болохоор бид нар дараагийн хэсэг дээр бол үзэх хэрэгтэй байгаа. За тэгэхээр энэ хөрс гэдэг маань болохоор хөрсийн талаар бид нар нэлээсээ ойлгох хэрэгтэй байгаа. За тэгэхээр хөрс гэдэг маань болохоор ер нь бол ургамлын амьдралыг тэтгэгч юм суур нөхцөлийг бол бүрдүүлж яадаг юм хэсэг гэх юм уу да байгаа. За тэгэхээр энэ хөрсийг болохоор яаж одоо ургамлын амьдралыг бол тэтгэх хэрэгтэй вэ гэхээр тухайн хөрсөнд бол ургамал үндсийг тэлж явах хэрэгтэй. Одоо хөрсөөсөө өөрийнхөө ургалтанд шаардлагатай шимдэжээлийн бодис, эрдэс. За тэгээд дээрээс нь болохоор ус чигийг татах тэгээд түүгээрээ бол ууршуулах энэ явцдаа гэрлийг нөлөөгөөр фотосинтезийн процесс явуулах гэх юм тиймэрхүү байдлаар ургамлын амьдралд маш их нөлөөллийг үзүүлж яадаг. За тэгээд мэдээж тухайн ургамал бол хөрсөнд үндсээрээ бэхлэгддэг учраас тийм ээ тухайн газар тухайн орчиндөө бол тэгэж одоо ургах нөхцөл нь бол бас бүрдэж яадаг юм зүйл байж байгаа. За тэгэхээр энэ удаад болохоор бид нар хөрсний талаар үзэхдээ энэ номыг дэлгүү байрна гэж таадад бэлдсэн байж байгаа. Энэ болохоор Дани болон Джон Фрейд гэдэг хүний за эдгээр хүмүүсийн өөрийнхөө хийсэн үрдэн байж байгаа. Одоо энэ ном байж байгаа. Энэ номны нэр болохоор Agricultural and Environmental Soil Physics гэсэн нэртэй байж байгаа. За тэгээд энэ тухайн ном болохоор энэ хүний одоо лекцийн тэмдэглэлээс бас нэлээд бас энэ хүний бас тусалцаа орсон. Мөн мэдээж бусад багш нарын болоо оюутнуудын тусалцаа бол тухайн зүйлд бол нэлээд тусдим болсон байж байгаа энэ курсын тэмдэглэлд. Лиг бий болгох. За тэгээд явсаар хагаад ингээд ном болохын нөхцөлийг бол бүрдүүлсэн юм зүйл байж байгаа. За тэгээд энэ номыг бол бид нар бол хэрэгжилж гин гэсэн бидний гар дээр ирсэн байна. За тэгэхээр эхний ээлжинд болохоор хамгийн түрүүнд бидэхэд хөрсний талаар эхний ойлголтыг авсан байж байгаа. За тэгээд хамгийн суур ойлголт гэдэг ярих юм бол хөрс гэхээр бид нар бол дээр нь гიშгэлээд явж байгаа юм зүйл байж байгаа.
За тэгэхээр хөрсийг ингээд дотор ингээд харах юм бол хөрс маань зүгээр энгийн ойлголтоор бол нэг юм хатуу ийм бужигнсан тоос шороо нуудын нэгдэл юм шиг хардаг. За яг өндөө бол тухайн хөрсийг бид ингээд задлаад үзэх юм бол хөрс маань энэ хатуу хэсэг буюу игэл хэсгүүдээс бүтдэг энэ гол мэдээж чухал үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь байж байгаа. Үүний хажуугаар хөрс болохоор агаар бас хөрсөнд бол агаар бол агуулгаж яадаг. Үүнийг бол нөхс өвшил гэж хэлдэг байж байгаа. За тухайн агарын бас тодорхой энэ нөхс өвчлийн тодорхой хэсэг нь болохоор агаар эзлэн. За үлдсэн зарим хэсэг нь болохоор энэ хөрсний ус буюу түрүүчийн хэлсэн хурд унтснаас орж иж байгаа ус маань хөрсний энэ нөхс өвчлүүдийг ингэж дүүргэж бэхэлж ингэж орж яадаг юм зүйл байж байгаа. За тэгэхээр үүнийг болохоор бид нар бол хөрсний чиг гэсэн маягаар бол ерөнхийдөө бол бас яриад байдаг байгаа. За тэгэхээр тэрийгэ түрүү орхиод эхний ээлжинд ямар ч хөрсний хадлаар хэдүүлээ ойлгоё. За тэгэхээр хөрс маань болохоор ер нь иймэрхүү 3 бүрдэл хэсгээс бол бий болох нэ гэдгийг бол таагээд ойлгох нэ гэсэн. За тэгэхээр дараагийн нэг хэсэг нь болохоор үүнийг тухайн хөрсийг 1 м куб ч юм уу 1 см куб хөрс гэд ингээд зүсээд авъя гэж бодъё. За тэгэхэд бол энэ дотор байгаа ингээд бүтцэн бол ийм алгарсан байдлаар бол байж таарна. За за ийм байж байгаа. За тэгэхдээ эдгээрийг болохоор яг ингээд ижил төрлөөр нь тийм ээ хатуу буюу энэ хатуу хэсэг тийм ээ. За энэ игэл хэсгүүд болох тийм ээ хөрсний жижиг игэл юм хатуу өөрийн гэсэн пицэг диаметртэй хэсгүүд байгаа шүү дээ тийм ээ. Хөрсний игэл хэсгүүд маань шороо тоос элсэн цэрэг гэх мэт эдгээр зүйлс маань. За тэгээд дээрэс нь болохоор энэ агаар хэсэг байгаа агаар. За тэгээд усан хэсэг тийм үү те. Эдгээрүүдийн бүгдийг ингэж ялгалаа гэж бодох юм бол нэг иймэрхүү байдалд бол шилжнэ гэж үзнэ. Тэгэхээр энэ чинь болохоор яах вэ гэхээр бид хэдийн хэлж байгаа бүхэл зүйл маань ерөнхийдөө бол тодорхойлогдно гэсэн үг. Хөрс маань ийм 3 хатуу шингэн ийм 3 одоо зүйлээс бүтдэг хатуу буюу энэ болохоор хөрсний игэл хэсгүүд байгаа хатуу хэсэг. За шингэн буюу ус байж байгаа. За ихэвчлэн хөрсөнд бол уур хэлбэрээр бол байхгүй. За шингэн хэлбэрээр байна. За хааныг мөс хатуу хөлдөө хөрсөнд болохоор арай өөр тийм юуны мөс хэлбэрээр юм уу те иймэрхүү байдлаар бол оршдог. Хинтээ бол шингэн байдлаар бол байна. За тэгэхээр хөрсний чиг гэдэг нь бол бид нар хэлж байгаа бол шингэн зүйлийг бол хилээд байгааг бол хэлж байгаа. Тэгэхээр ус маань 3 төлөвт оршдог шүү дээ тийм ээ. Шингэн, хий болон тэгээд хатуу тийм үү те цаасан мөс гэх мэт ингээ явдаг байгаа. За тэгээд хий буюу агаар хэсэг юм зүйлд эдгээрээс бол бүтнэ гэж байх нэ. За тэгээд үүнийг чааш нь бид ингээ задлаа гаргах юм бол энэ нэгж эслэгүүн те энэ хөрсийг үзлээ гэж бодъё. Үүнийг бодлоо бид нар доош нь ингээд задлж үздэг байгаа. Тэгэхээр энэ нь болохоор яаж задлж үзэх вэ гэхээр нэгж эзлэгүүн хөрсийг тухайн хөрс болго өөрийн шинжлэх шалтгаалуулаад тухайн нэг эзлэгүүн хөрсөнд эзлэх энэ хатуу хэсгийн хэмжээ их бага янз бүр байдаг. Тэгэхээр үүгээр нь бид нар болохоор эзлэгүүнийх нь хэдий хэрэг хувийн эзлэгүүнийг эзэлж байна гэдгээр нь бас тодорхойлдог байж байгаа. Тэгэхээр үүнийг болохоор англихдаа за нэгж эзлэгүүн хөрсний агуулгаж байгаа хатуу хэсгийн эзлэгүүний хэдүү усны тийм ээ эзлэгүүний хэдүү ус чигийн эзлэгүүний хэдүү за хий буюу агаарын эзлэгүүний хэдвэ гэж ингэж тодорхойлдог байна гэсэн. За мөн дээрэс нь эдгээр нь болохоор тодорхой хэмжээний эзлэгүүнийг агуулж байгаа боловч бас мөн мастай бол байж байгаа тийм ээ жинтэй байгаа. Тэгэхээр үүнийг болохоор тухайн хатуу хэсгийн мас мөн шингэн хэсгийн буюу усны мас тийм ээ. За тэгээд агаарыг болохоор тодорхой хэмжээний энд агуулгад агарын юу болохоор маш бага байгаа. За тэгэхээр агарын даралт буюу агарын жим бол бараг үнэлэхүү тэгэр бол тэмүүлнэ тийм ээ. Тэгэхээр тухайн одоо хөрсний жин нь болохоор ерөөсөө ус болон энэ хатуу хэсэг хоёрын жингүүдийн нийлбэрээр бол тодорхойлогдож байдаг бол эзлэгүүн нь болохоор энэ гурвуулангийнх нь тийм ээ эзлэгүүнийхийнх нь нийлбэрээр нь тухайн хөрсний эзлэгүүн нь бол тодорхойлогдож байдаг гэсэн үг.
За тэгэхээр эдгээрийг болохоор та гээд маш ойлгож аваарай. За тэгэхээр дараагийн хэсэг рүүгээ шилжье. За тэр байж байгаарай. За